За ингээд тахилганд ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Шөнийн 15-нд багтааж манай Тэнгэр тайлах холбоо болон дээрээс нь ирсэн удган зайрангуудаа маш их баярлалаа. Тэгээ Монголынхаа ард түмэнд зориулж одоо зан заншлаа хийлээ. Тэгээ ер нь бол Тэнгэр заяатай монголчууд бөөгийнхөө ёсоор ер нь түүх ярил бид нар бөө ярих бах. Тэгэхээр ерөнхийдөө бид нар энэ зан заншилтаа маш идэвхтэй оролцлоо. Өнөөдөр 1000 гаруй цугларсан байна. Тэгээ ер нь бол бид нар хавар намрын тахилгууд гэж ерөнхийдөө хийгдэх болно. Тэгээд ерөнхийдөө монголчууд одоо энэ тэнгэр заяа, тэнгэр үзэл, бөө мөргөл гэдэг зүйлийг маш сайн одоо ойлгож бас бол бүтэхгүй одоо элдв бусын асуудлууд байсан. Гэхдээ одоо энэ зүйлүүдээс гарч Монголын удган зайрангууд бас нэгдэж байгаад маш их баяртай байна. Тэгээд цаашдынхаа тахилган дээр дараа дахин одоо Монголын зан заншлын төлөө удган зайрангууд нэгдэж бөөлөх болно. Тэгээд тахилганд нь оролцсон хүмүүстээ маш их баярлалаа гэж бас хэлье. Taşur ayındın irgenç Todurç bolsun kan zayrin Dumun olani şu dedegi bişiriz Devir uçtursun merigin zayrin Boğrul dedi kingin ikinci içinde Ostin tüdo emdirsin zayrin Boyan zayada Хасидэгс босолцсон буруу зайрын Тэнгэрөө цэгэлсэн элэгөрөн сүтний гадна Тэнгэрөө цэгэлсэн элэгөрөн цагийн шүгэнта Тэнгэрөө тэмүүлсэн элэгөрөн хүслийн буучта Тэнгэрөө дөргсөн элэгөрөн амгай цэгэнта Шак Өнөөдөр ирсэн нийт хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. За өнөөдрийн үйл ажиллагаа маш сайхан болж өндөрлөө. Тэгээд нийт ирсэн удган зайрангууд бөгөөд тэнгэр үзэлтэй бөө мөрөглөө дахин дээдэлдэг Монгол ард түмэндээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээд ямар ч байсан бидээс туулаа жилийнхаа холбоогоор тэнгэр тайл гэдэг холбоогоор туулаа жилийнхаа одоо үйл ажиллагааг ингээ сайхан эхлүүлж байна. Тэгээд нийт ирсэн хүмүүс болгондоо бүгдэнд нь баярлалаа. Тэгээд дараач тахилга тайлга одоо уулзалт цуглаан дээр бүгд сайхан идэвхтэй ирцгээгээрэй гэж одоо хүсье. За өнөөдөр айгу гоё байна. Тэгээ анх удаа юмд ирж байгаа. Өмнө л зур гэртээд буулгана тэгэл хав оройхоо хүмүүс л яадаг бас болохоос юм том тахилга дээр бол ирж байгаагүй. Анх удаа үрж ирцлээ. Зохион байгуулалт их гоё юм байна. Тэгээ олон хүмүүстэй олон ингэ зэрэг ингэж бууж том тахилга хийж байгаадаа баяртай байна. Тэнгэрийн тайл нэвтрүүлгийн одоо энэ удирдах зохион байгуулдаг хүмүүс нь энэ маш олон удган зайрангуудыг мөн урьж оролцуулан бүгдээрээ санаа нэгдэн галаа тойрон зогсож байгаад удган зайрангууд нэгдэн сайхан тахилга хийж чадчихээн гэдгийг олон түмэнд таниулж өгсөн. Энэ тэнгэр тайллын хамт олонд маш их баярлалаа. Бүх удган зайрангууд минь хүчтэй хямртай ол зомогтой ирсэн ард түмэн минь илгээрээ инх хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан байх болтугай гэж өрөөё минь. За энэ жилийн хамгийн анхны галын тахилга маань маш сайхан боллоо. Маш өргөн хүрээгээр хамарч оролцсон. Бусад холбоодын удган зайрангууд маш олон хүрээгээр хамарч оролцлоо. Бүгдээрээ сайхан нэг цул болж нэг сэтгэл зүрхээр галаа сайхан бадрааж байсагтаа. Миний хувьд одоо их дэлхийн минь намар амгадан их орон минь мандан бадарч одоо болох бүтэхгүй зүйл нэг жигдэрч өгөөсэй гэсэн явгаар л одоо галдаа өргөл яваа барьлаа да. Ирсэн зан олондоо баярлалаа. Нийж нэгдсэн удган зайрангуудаа бүгдээрэнд нь баярлалаа. За хамгаалан сайн байцгаана уу өргөн хүндэт Монгол түмэн та бүхэндээ энэ хөө цэнгэр дэлгэцэн үзэн саатж байгаа өдрийн мэндийг хүргье. Ярьжвэ туулаа жилдээ элгэн олон түмнэн даатгаж галын очийг бадрааж хүсэл бүхний олон түмнийхэн хүсэл өгнийг даатгаж энэ хөө гал цэнгүүлэх үйл ажиллагаа маань үнэтэй сайхан болж байна. Үрэлцэн ирсэн болон сэтгэл зүрхэн даатгсан эрхэн олон зонгуу та бүхэндээ маш их ялаалаа. Бид бүхэн энэ хүү галын их тахилгыг хийснээр олон түмнээ даатгаж иржвэ энэ жилдээ айх аюулгүй өвчин зовлонгүй өр ширгүү байлгах талаас нь
хүч бүхнээ зориулж хийсэн үйлдэлд минь дэм тусаан хүргэсэн эрхэм хүндэт та бүхэндээ гялалаа. Мөн тайлал нэвтрүүлгийн хамт олондоо эрхэм хүндэт улаач удган зайрангуу та бүхэндээ бас их гялалаа. Энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээд энэ удаагийн тахилга маань урд орны тахилгуудаас илүү онцлог, тахилга гэхээс илүү энэ зүгэлсэн урамж үрсэн олон ард иргэнийхээ буян зайг даатгаад гол замыг хэрэгжүүлэхээ өнгийн тэр жилийнхээ өнгө буян гიშгийн даатгах гэж байгаараа илүү онцлогтой. Тэгээд уул усны тахилга гэхээс илүү ард иргэдэд зориулаад зам үйл хийж байгаа их онцлог байгаамаа. Тэгээд манай удган зайрангууд манай сайхан сэтгэлээсээ ирээд оролцоод зам үйлдэл дэмнээ туслаад нэг нэгэндээ сайхан явж байна. Энд ирсэн бас ард иргэд маань ирсэн нэлээд сэтгэл хангалуун байх шиг байна. Бид эдээс үйл төмөндөө өрнө хаа гэж найдаж байна. Ингээ манай тэнгэр тайл төрийн бас байгууллагын хийж байгаа үйл ажиллагаанд оролцоод явж байгаа хүмүүстээ бас ажил үс амьдралд нь сайн сайхан бүхний хүсье өрөөё. За ингээд тайл нэвтрүүлгийн гал дахилгад оролцож байгаа да. Зарим миний би маш их баяртай байна. Тэгээд энэ хүмүүст олондоо тус дэм бодож үүлийг нь цог хавсарч байгаад бол маш их баяртай байна. Тэгээд өнөөдөр энэ сайхан өдөр ингээд энэ сайхан үйл хийж байгаа тайл нэвтрүүлгийн залуучуудаа бүгдээр баярлалаа гэж хэлье. За би энэ тайл нэвтрүүлгийг 2 дахь удаага орж байна. Өмнө нь багт Дүүжин гаруй уулын тахилганд орсон. Өнөөдөр 2 дахь удаага орж байна. Энэ хүмүүс бол айгүй сайхан хүнд их ээлтэй юм хийдэг учраас би явах дуртай. Өнөөдрийн арга хэмжээ бол их сайхан байна. Хүн их ирсэн байна. Буу удгандууд бол их сайхан юм хийж байна. Баярлалаа та бүхэндээ. Ажлын өндөр амжилт хүсье. Бөөгийн тэнгэрийн тайлал бөөгийн холбооноос хосоо тэргүүтэй одоо зайрангууд энийг их сайхан зохион байгуулж байна. Манай одоо олон түмэнч сайхан оролцлоо. Ингээд манай дээр үеэс ер нь манай монголчууд гадаа их сайхан дахиж ийсэн айл бүхэн гал голомттой байдаг. Айл бүхэн одоо гал дээрээ цай хоолоо хийж иддэг. Бүхнийг одоо хоолддог. Ийм учраас гадаа их дээдэлж ер нь манай дээдсүүлээс уламжлалтай одоо энэ галын тахилгыг өнөөдөр үйлдэж байна. Манай энэ ард түмэн одоо төлөөлж ирсэн энэ усуу сайхан оролцлоо. Монголчуудынхаа сайн сайхны төлөө улам энэ алс шиг одоо өөдөө бадарч явахын төлөө гэж бүгдээрээ залбирч байна. Ингээд олон түмний энэ уул усаа хамгаалж, лус савдгаа одоо хамгаалж, лус савдаг гэдэг маань л одоо энэ уул ус шүү дээ үнэнгээ хэлэхэд. Тэгээ энэ тал дээр л одоо ер нь энэ нэг ч хог хаяхгүй бид бол тэгээ өргөж барьж байгаа юмнууд дандаа одоо цагаа идэ гихрээ хүртэл одоо цааснаас нь салгаж өргөжээ гэж ийм сайхан одоо айлдж байна. Энэ бол одоо бас байгаль дэлхийг хайрлаж байгаа хамгаалж байгаа нэг хэлбэл. Тэгээ өнөөдрийн арга хэмжээг сайхан болдоо энэ гал шиг одоо манай Монголын ард түмний одоо ажил үйлс амьдрал өөдрөг байна. Энийг бүрэн итгэлтэй хийж байна. Одоо энэ зайрангууд маань энэ ард түмнийхээ төлөө сайхан одоо дадлаг ахууллаа, бас хэмэр ийм дуудлаа. Одоо ийм л байна да. Их л гоё арга хэмжээ боллоо. Жилийн тайл тахилга маань маш сайхан болж үргэлжилж байна. Өмнө жилийн тахилгуудаас илүү маш олон бөөнрийг өргөн хэмжээнд хамруулахаар үйл ажиллагаа зохион байгууллаа. Нийт монголчууд маань бас илүү мухар сүсгээс илүү тэнгэр хангаадаа цайсууны дээжээ өргөдөг ахас дээдсээ хүндлэх ёсоо уламжлал нь дээшлж шүтдэг ийм сайхан болж ирж байна. Тэгэхээр нийт монголчуудаа сайхан өргөн дийлгэх сайхан байцгаагаараа 21-р зууны бөөнөр маш илүү хүчрхэг болж байгаа. Бөөгийн сэргэн мандал ирж байгаа шүү. За тэгээд бүгдэнд нь амжилт хүсье.